ер нь шашны аяж жуулчлалыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага бидний өмнө байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас одоо захирынхаа 2 багшийн шүтэн хүндэтгэл үзүүлэх даншиг наадмыг одоо энэ жил одоо 2 багштай хүндэтгэл үзүүлэх нь одоо даншиг наадмыг зохион байгуулж 6 сарын 27, 28, 29-ний өдрүүдэд шашны томоохон ивент арга хэмжээг одоо хийгээд төлөвлөсөн бэлтгэл ажил хангаад ажиллаж байна. Дараагийн дугаарт Аранга аймагт аяж жуулчлалын салбарт тулгамдж байгаа олон асуудлууд байж байгаа. Энэ бол одоо аяж жуулчлалын чиглэлээр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт хийхэд орон нутгийн удирдлагууд иргэдийн хурлын зүгээс газар олголт явагдахгүй байгаа. За мөн одоо ус аршаа ашиглахад тодорхой зөрчлүүд үүсэж байгаа. За мөн одоо дэд бүтцийн одоо сул дорой хөгжил, замын нөхцөл байдал гэдэг олон асуудлуудын талаар хөндөж ярьж, за дараагийн одоо жилүүдэд хийгдэх энэ жил хийгдэх ажлуудаа одоо сөрөг үеийн хвшил хамтдаа аль ажлыг хийх вэ гэдэг одоо талаар одоо зөвлөлт уулзалтыг зохион байгуул. За эндээс одоо тодорхой одоо мэдээллүүдийг өгөөд, за энэ одоо салбарт тулгамж байгаа асуудлууд аймгийн зүгээс өөрсдийнхөө нөөц боловчоонд тулгуурлаж хийх ажлынхаа талаар ингээд танилцууллаа. Ингээд энэ жил бол аймгийн хэмжээнд хар хорин чиглэлээс одоо хойшоогоо тариач чиглэлээ нийтээ одоо 90 км улсын чанартай автоцамын шинжилгээг бол одоо зохион байгуулсан. За иргэдийн өмнө тулгамдаад байдаг одоо бас төгжрөл үүсдэг цагаан давны постыг бол зүүн тал руугаа шилжүүлэн түүний одоо тендер одоо зарлагдсан зам тээврийн яам дээр явж байгаа. За мөн одоо их тамирын одоо улсын чанартай автоцамаас тайгар чулуу руу явах автоцам энэ жил одоо баригдаж эхэлнэ. За хоргийн тогоо чиглэлийн 13 км автоцам одоо энэ жил ашиглалтанд орно. За чулуут сумтай холбосон автоцам ашиглалтанд орно гэдэг ингээд аяж жуулчлалын салбар, дэд бүтцийн салбарт бол одоо энэ жил одоо бас нэлээдгүй ажлууд хийгдэх талаараа бол одоо энэ салбарын даваа мэдээллийг хүргэж өгч ажиллауллаа. За ингээд 2023 онд аймгийн 100 жил болсноос хойш жил болгон одоо Аранга аймагт ирж байгаа жуулчлалын тоо эрс нэмэгдэж байгаа, түүгээр үйлчлүүлж байгаа ард иргэд үйлчлэгээний байгууллагын ингээд хүртээн Аранга аймагт ирж байгаа мөнгөн гүйлгээний урсгалууд ингээд 3 дахин нэмэгдсэн ч юм уу томоохон үзүүлэлтүүд байгаа. Үүнтэй зэрэгцээд бид нар одоо энэ жил нэг одоо онцлог ажил хийж байгаа нь аймгийн төвдөө аяж жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Цэцэрлэг хотыг аяж жуулчлалын хот болгон хөгжүүлэх гэсэн зорилтоор дэвшүүлээд манай аймгийн аяж жуулчлалын холбоос тодорхой санаачлал гаргаад одоо бас болгоомжийг таарсан аяж жуулчлалын зохицолгоор одоо байгуулах, үйлчлэгээ байгуулахын одоо судалгаагаа эхлүүлснэг энийг танилцууллаа. За мөн одоо аймгийн төв Эрдэнэ булган сумаас болгоомжийнхаа өмнө тогтчлтыг одоо энэ жилд технологич байгаа талаарх төслөө танилцууллаа. За манай зарим одоо хувийн аж ахуйн нэгжүүд шинэ үйлчлэгээ нэвтрүүлж байгаа талаараа бас одоо тодорхой танилцуулгыг хийлээ гэж. За ингээд аяж жуулчлалын зөвлөдөх уулзалт бол Аранга аймагт аяж жуулчлалыг 2026 онд одоо юу хийх, цаашдаа одоо ямар ажлуудыг өргөжлүүлж хийх юм бэ гэсэн талаараа зөвлөдөх уулзалт нь одоо бас амжилттай боллоо гэж харж байна. Комплексыг ирээд одоо бид нар бол хуучин Цэцэрлэг хот зэрэг 2 он болох 3 он болох юм үйл ажиллагаа хийх юм бол одоо илүүтэй Аранга аймгаараа тэр хүнийг дахиад 7 хоног аялуулах ч юм уу ийм маршрут юмнуудыг бол бэлдэж ажиллахаар энэ жил төлөвлөлөд ажиллаж байгаа. За тэгээд бид нар угтах хэсэг дээр нэг бас байгууламж барьж байгаа. Тэр байгууламж дотроо Аранга аймгийн яг нэг информашн хэсгийг байгуулад тэгээд тэр хэсгээрээ дамжуулаад бүх мэдээлэл одоо Аранга аймагт хаашаа аялжлах уу, тийш аялах юм ямар боломж байгаа талаар мэдээллүүдийг нэг дор бүрдүүлэхийг хичээж ажиллахаар энэ жил одоо төлөвлөсөн байна.